Итгэмээргүй гэхдээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бурхан байдаг гэдэг нь итгэмээргүй маа. Эсвэл бурхан байгаад хүмүүсийн амьдралыг өөрчилдөг гэдэг нь бас итгэмээргүй маа. Гэхдээ үнэн үү? Мэдээж энэ талаар өөрчлөгдсөн хүмүүс өөрсдөө л юм ярина. Тэм учраас өнөөдрийн нэвтрүүлэг маань нэгэн Христ итгэгч эрхмийг ураад тэгээд таны амьдрал өөрчлөгдсөн гэдэг яг үнэн үү? Таны хувьд бурхан байгаа гэдэг нь итгэмээргүй юм. Гэхдээ яг үнэн үү гэдэг талаар асуухаар нэгэн сайхан зочныг урьж авчирсан байна. Ингээд тавхны өмнө энгийн нэгэн Христ итгэгч Ностын инх тавих хүрэлцэн ирсэн байна. За танд энэ оройн мэндийг хүргэе. Оройн мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн маань сэдэв бол та Христэд итгэдэг нь таны амьдралыг бас Христ өөрчилсөн итгэмээргүй маа гэсэн сэдэв байгаа. Ер нь бол хүн болгоо өөрчлөгдсөн, би бол ингэсэн тэгсэн гэж ярьж болно те. Гэхдээ хүмүүс бас ингэж жоохон итгэмээргүй маа та ингэн гэж байхгүй дэ гэж бодоод байна. Та харин өөрөө яг энэ бүхний талаар ярихаар энд сууж байгаа. Тэгэхээр хоёулагийн ярих зүйл гэх юм бол ер нь бол та яагаад Есүст итгэсэн бэ? Есүс Христэд итгэсэн чи яг үнэхээр таны амьдралд ажилласан уу? Үнэхээр таны амьдралыг өөрчилсөн үү гэдэг талаар л ярих юм байгаа. Тэгэхээр хоёулаа юун түрүүнд нэг асуултаас эхлэе л да. Та яагаад Есүс Христэд итгэх болов? За би яг одоогийн нөхцөл байдал, одоогийн яг энэ цаг хугацаанд дээрж эргээд харахаар энэ ерөөсөө тийм нэг төлөвлөгөө байсан юм уу л гэж харддаг юм. Тийм. Зүгээр тухайн үедээ бол миний найз одоо энэ нар мантах, дундын нар мантах гэж байлаа. Тухайн үед одоо дундын нар мантах, одоо бол пастор. За пастор юм байна шүү дээ, тийм. 94 онд бид нар бүгдээрээ суллагддаг юм. Дөрүүлээ. Шорон төрөгжсөн гэсэн үг үү? Тий. Дөрвөн найз суллагдахгүй юу? За. За тэгээд нараа маань нөх удаагүй бас ахаад асуудал тариад алга болчихсон. Бид нар хоорондоо за нөгөө нар мантагч одоо иргэд явлаа та. Буцаад орчлоо та тий. За энэ одоо л ингээд хааны юу мэдэгдэхгүй. Буцаад орцолцтой энэ орлоо гэдэл. Тэр үед чи бид нар бас дарахны цагдаагийн анхаарлыг төвд байлаа л дээ. Тэгээ одоо орно гэл хоорондоо яриад. Тэгээд байжс 95 онд гинт гараад ирдэг. Нөгөө асуудал юу болов гэдгсэн. За тэр асуудал яг зүгээр гэл гайхаал. Тэгээд байжснаа гинтгэл нүг шал өөр. Одоо бидний юм нэг сонин гинттэй амьдралаар амьдраад байна. Айгуу мохоо гим нүгэлтэй амьдарч байна. Тэр өдөр тутам хийж байгаа тэр гим нүглийг чи бид нар амьдралынхаа хэвшил болгоцсон энгийн амьдрал гэж ойлгоцсон явж байгаа шүү дээ. Гайхаад би над яг юу яриад байна. Гинт тэгээд яриад унсан байх нь шүү дээ. Тий гинт тэгээ яриад байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээд хараад ер нь юм яриаггүй дээ. Тэг явсныхан дараа ер нь бол гол дүрдэн тоглоод шоолсон хүн би л дээ. Манай энэ хинтэд зодолтоо тэр тархитлахоонтой гимтэл авчихсан. Бичлэгээр очиж зодолтоод нь гимтэл авчихсан гинэ. Мэдрэл утгалчих гээд. За тэгээ тухайн үед ч яах. Монголон бардам байсан армантхи хэлсэн үгийг дүгнэж цэгнэх тийм ямар ч сөхөө завдал байхгүй. Тэр хийдэг, барьдаг тэр ерөөсөө тэр хэвийн болцсон амьдралаар л амьдраа явжсэн. 96 он болтгий. За. 96 онд би нэг найзанд ороод миний багын найзаа бас. Эхнэрээс нь гоохгүй. За би найзтайгаа гараад нэг пив уучдээ. За асуудалд оруу гээл тэгсэн. Үгүй юу гэж тэгэл. Гараал номбар гэд байлаа. Тэгээ номбарнд яваа орсон чинь нэг залуу дээдлийн залуу бүжиглж идэг байхгүй юу? Тэгснэ бүжиглээ гэдэг. Нөгөө бид нар бүжиглдэг төрлийн хүн биш гэдэг. Байн татчангаагаад л тэгээд ахаар би жоохон юугүй хэлчихсэн нөхөрт. Чи өөрөө зүгээр салхилдаг мөрөөрөө салхил гээл. Тухайн үеийн л омголон зан. Тэгсэн чи намаа бариад тавсан. Ерөөсөл ганц мөргсөн би тэрийг. Тэгэл цусны жил бол гараад явсан. Тэгээ битээр гарч явал бүр сарын дараа тэгэл цэрэг цагтаа болвол. Гэтэ хамгийн сонин нь цагдаад мэдэгдсэн гэсэн үг байна шүү дээ. Цагдаад мэдэгдсэн тийм өргөдлөгч гэсэн. Тэгээд хамгийн сонин намайг зогсон гэхгүй нөгөө найз юм зогсон гэдэг. Ингээд энэ хэрэгчийн бүр ингээд сунжираад зааварахгүй юу.
Та болохоор би зөксөн Гэхдээ гэдэг. би ингээд над чи мөргөхөөр нухтулж мөргөөд би ингээд ийм болсон шүү дээ. Гэдэг тэнд гэрчнэр байгаа дээ. Тэгэд яг нөгөө тухайн үед хүмүүс чинь нэг жоохон нөгөө амьдрал бас арай гайгүй болоод хөрөнгөтэй хүмүүс гарч ирсэн. Манай найз нэг жоохон чинэлэг айлын хүргэн болцсон байсан байхгүй. Асуудал нь мөнгөнд л байсан юм билээ л дээ. Энэ инхтэй юм шиг энэ зогсон гэл. За ингээд энэ хэрэг асуудал ерөөсө шийдэгдэхгүй. Басигээл мөрдөнд хорин буцаагаал гаргана. Басигээл хорин буцаагаал гаргана. Эсвэл залхад яваад өгсөн. Зогтаад гэж юу? Тийм үрлээтэй юм байна гэдэг. За ингээд 99 он боллоо. 98 онд нөгөө зориг асан үхээд л тэ алуулаад л Бат оюуна нэртэй хүн болгоныг хориод л буу юм боллоо. Тэгээ би тэр үзүү хараад мод хийгээд модны 8 ч одоо яг жинхэнэ цэцгэлж хийсэн шүү дээ бас. Мөнгө хийгээл яг. За ингээл тэгээ сүлдээ Эрдэнэт орлоо. Тэгсэн чинь дархан малын төлөөлөгч Ахмад бас алуулчлаа гэл сураг сонсогдож. Тэгэл нэг 2-3 хоногийн дараа дархаа орлоо. Тим яриа гарсны дараа. За тэгэл гинтхэн цагдаа хайгаад ингээл манад ихч мэгч тэгэл. Тэгээ нэг Улаанбаатар орчоод буцаад Эрдэнэт ороод тэгсэн жил намайг ерөөс ингээл цагдаа хайгаад байгаа нь тэр манай хамаатнуудаар яваад байгаа нь хилээд байгаа байхгүй зөрөөл яваад хайгаад. Тэгээ би бодно гэж. За энэ одоо яг л нэг те нөгөө тэр үед чинь тийм байсан шүү дээ. Хэрэг нь үед ийж нь болддог гэж үг байлаа. Үзэгний хошоо хаашаа ховзээ тийшээ гэдэг үгч байл. Хай. Тэ. Одоо нэг үзэмжийн юм тогтчих вэ гэж бодсон байх нь шүү дээ. Байлгүй л явах тэр чинь байна шүү дээ. Тэгээд би бодохгүй юу те. Би группт орсон. Группт орсон. Би 98 онд 97 онд анх нойр гүдлээс болол шараад нэг 3 дугаар засагт хэвтэл 3 сар хэвтэл дархны сэтгэл мэдрэлийн болон бас 3-4 сар хэвтсэн баг. Тэгээ 98 онд группт орчих байгаа байхгүй. Жилийн дараа намайг тэгэл цагдаа гинтэй хагаал 8 дугаар гимн монтажийг барьчих явж байна. Тэгэхээр би эн чин процесс яаж явагдгийг мэддэг хүүхд байгаасаа л тэгэл алдаад оноод л эрүүгийнх яаж ажилдгийг би бас мэднэ. Тэрийг мэддэг учраас за энэ тодорхой. Тэгээ хүү манд өнгөж 3 настай 99 он гэдэг чинь. Сэтгэл санаа бол зүгээр шалаар. Яана гэл удаа явчихсан шүү дээ тий. Үгүй мэдээж тэр чинь зүгээр нөгөө нэг омголон бард өнөхөр байхгүй шүү дээ. Тэр үед чинь буудан тавил. Цаа зарах хэлтэй байсан шүү дээ. 99 он гэдэг чинь. Энд чинь 2000 онд өөрчлөгдсөн баха. Зөв. Тэ. Энэ хууль. Тэгэд сэтгэл санаа шалаар. Тэгээ нар манд хурд нөгөө 95 онд гимт амьдралаа өрхий бурхан гэл ингээ ярьжсэн тий. Гэтэл намайг Эрдэнэт очиход манай ээжийн дүүгийн эхнэр нь тэгээ миний ээж бас Эрдэнэт байсан байхгүй. Би энэ муу хавдар болцсон. Тэгээ миний хүү одоо бурхан дээр очихгээл. Тэгээ би тоохгүй л яваадсэн. Тэгтээ сэтгэл санаа бүр ингээд шалан дээр унахад хүн өөрөө ирэхгүй аварлаач эхэлт юм бил. Яг л юу болох гээд байна. Нэг л эвгүй юм болох гээд байна тий. Яавал зүгээр үгүй. Нөгөө гарцгүй болон ташигдна гэдэг чинь яг энэ багхгүй юу. Гэтэл үнэхээр бурхан байт юм бол над туслаач. Туслана даа гэл. Тэгэл нөгөө омголон бардам нөхөр хамгийн гол нь биний хүү эн чинь 3 настай байж байгаа шүү дээ. Ингээд амьдрал үзэхгүй одоо баг сэтгэлээрээ бол өчнөө жилийн ял авцсан. Тэр тохон бат тохон ямарч зөрүүдэх сэтгэлгүй тохон шүү дээ гэд. Бодцсон. Өөртөө итгүүлцтэй бүр. Тэгэл Христийн чуулган гэдэг сүм байсан Эрдэнэтэд. За. Тэгэл орлоодоо үнэхээр арчгаа алдаад гутраад л орж байгаа. Орсон чинь одгэрл гэдэг пастор. Бардамнал ба гутрал гэдэг сургаал зооч яахгүй. Хүүхстэй яг надад хэлээд байгаа юм шиг. За би бардам байхдаа ямар байсан те.
бусдыг үгүйсгэн, өөрийн тэнэг бүдүүлэг үзэл бодлоо бусдад хүчээр тулгана. Бүр ерөөсөө яг бардам л. Гутрахаараа хүн яадаг бол яг одоо миний байх байтал. Тэгээд бүр хөлс бас гойж бол. Хүн болгон над руу хараад байгаа юм шиг болов. Тэгэл нүдний булгаагаараа ингээл хүн амтнаар харсан ч үгүй, над руу харсан ч юм. Сургаалаа сонсвол. Тэгэл би энд нэг юм байна да гэд итгэл гардаг байхгүй. Тэгээд нэг юм магтан дууны нэг юм одоо цуглаан болж ийн гэд. Тэр Эрдэнэтийн хороодлын булагт болж ийн гэхээр энэ бас л нөгөө нэг те бас эн чин асуудлаас гарах гээд аврал хайгаа явж байгаа хүн тэр магтан дүүнийхэн цуглаанд очие гэд. Үеэл дүүгээд агуулгад очлоо доо. За. Тэгээд яг зүгээр тэнд бол хүмүүс яг залбираад л магтан дууны тухай дуу ярилццгаагаал дуулаад л тэгээ үжсэн чинь Тоги гэж нэг эмэгтэй байсан. Невлав гэдэг нэг залуу хоёр. Хоёулаа ахлагч нар. Тэр хоёр үрж ирэл. Чиний төлөө залбирж өгмөр байна гэдэхгүй юу? Тэгэхээр нөгөө хаврал хайж байгаа хүн чинь тэг. Өрөөлөх хүлээж авна шүү дээ. Нөгөө бардам зонч байхгүй болцсон. Тэгэл залбирсан тэр гараатай байл. Тэгэл би ч одоо яг үнэхээр одоо бурхан гэж юу ч үүдгийг мэдэхгүй тий. Тэгэл яг бие сул тавиал тий. Үнэхээр та байдаг юм бол надад туслаач. Би тийлдүү ханга хэрэг хийгээгүй. Тэр хүнийг би цогсоо гимтээсээ үний юмин илдүү ханга хэрэг бити тахооч надад. Тэр чинь үнэхээр намайг тав байдаг юм бол та ингээд авраач тий. Тэгээ би дотор ингээд залбираал үйдсэн тэр хоёр эрэгтэй эмэгтэй хоёр ахлагч ингээд миний гар дээр толгой дээр мөрөн дээр гараа тавиулж залбирч байгаа байхгүй. Тэгсэн чинь юу нөгөө уулах муулах гэдэг юм бол бүр мартагдсан зүйл байсан шүү дээ. Миний хувьд бол. Тэгсэн жил ингээд нүднээс нөлөөс гойж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ингээд хоолоо зангираал. Эндээс ингээд нэг юм бүглэр таглах гэж байгаа юм ингээд бүр хоолоо зангираал. Тэгэл би ингээд хүмүүсийг хараад жоохон ичээ санаа зовоол өөлөх үедээ гэл бас бардам л байна шүү дээ. Тэр чинь нэрлэхээ л дээ. Тэгэл байж байгаа л нэг бид сат тавил цорхрал үйлж байгаа байхгүй зүгээр л тэр юу хүн амт юм та. Өөрийгөө бариаг. Дөө тэр нөгөө цуглаа моглон дууссан. Тэгээд нөгөө үеэлдүүтгээ гэрлүүн харахтаа замдаа хуулаад явж байгаа байхгүй. Яагаад үйлсэн дээ? Тэрийг би одоо би бодоход над дээр бурхан яг ажиллаа хийсэн. Ариун сүнс ажиллаа хийсэн гэж би боддог. Яг одоо бол. Тэгээд маргааш нь одоо наг захынд орж байгаа байхгүй. Тэгсэн чи хүй чамтад өнгөсөө хүн зөрөөгүй юу гэж байгаа. Урд нь чинь би үеэлэгчиндээ очиод байж байгаа хаалга тогшоод томшка онголгоод орчин эсвэл орон доогор нүг орчдөг гэсэн нуугдаад байгаа байхгүй. Төгшөрт аяйгуу төгшөртэй. Сэцүү шүү те. Тийм байх юм бол. Аяйгуу төгшөртэй тийм биш. Тэгээд би тэгж уусныхаа дараа маргааш намайг ороход хүй дүнгэсээ чамтай хоёр хүн зөрөөгүй энэ төмрө гадаа тамхиж яхад би цагчл орж ирлээ. Тамхаа бүлэвчиг чид орж ирлээ. Тэгээд би орж ирээ шууд унтаад өгч байгаа байхгүй. Юун тэр хүн амт ерөөс хамаагүй болцсон. Айхаа байсан. Мэдгүй. Ерөөс зүгээр нэг тийм тайван болцсон. Тэгээд ингээл гараал гудамжаар алхаж яхад хүмүүс ингээл гарч ирэл балкон дээр ингээл бурхны тухай яриад магтаал дуулаад байгаа юм шиг болов. Хоёр хүн хэрэлдэж ивэл болчихосоо гэж бодов. Нэг л их сайхан юм бодож мадалуу. Тийм. Тэгээд нэг л тайван болцсон. Бүр ингэ цаанаас. Тэгэл ингээл нөгөө цуглаана алгасахгүй явна. Очоод залбираад ингээд л байж байна. За ер нь бол бурхан тандаа залбирлаа тий. Бурхан байдаг гэдэгт итгэлээ тий.
усан баталгаа хийлгэлээ. За одоо бурхан байд юм чи намайг аварцсан. Одоо ингээл би яг бурханы хүүхэд бол ингээл явж. Айгуу мухан дурсан да харин тэгэхэд бас. Тэгсэн чи юу болов? Шавын дамжаад өгсөхгүй л тэгээд нэг дадлага хийдэг байхгүй юу? Шавын дамжаа. Тэ. Библи. Цуглааны сургалт байх нь шүү дээ. Сургалт тий. Тэгээд нэг дадлага хийхээр болоод нэг булганы ингэтэд очиод нэг айлын нэг бууц муу цэвэрлэл байж хахад. Одоо өөрөөр хэлбэл би андуурл явагдаж шít миний дотор тий. Тэгээд андуурл явагдаад л баяа айлын малын бас цэвэрлэх гэж одоо ирсэн юм гэл яг ингэж л ихэлсэн байхгүй. Бардамнаал эхэлсэн гэсэн үг. Бардамнаал эхэлж шít одоо андуурл явагдаад залбирал холдоол өөрөө тайвшрал авчихаар. Тэгэл бөлүүлгээл шууд Эрдэнэт ороод Эрдэнэтээс тэгэл дарханд ирээл дарханд найзуудтай бурхны тухай ярьж байгаа л тэгэл нэг баах 10 эдийн жил арх тавьчихсан ууж яхаар хамгийн сүлд нэг шлэр хүлдэхээр гинт бурхны тухай ярьж ийсэн л аль наадах чи би уучигээд тэгээд угаал. За ингээд л уналтууд эхэлсэн дээ. Тэрнээс хойш миний бодож байгаа зүйл хэцүү зүйл зөндөл болж исэн. Бодож исэн зүйл мань юу вэ гэхээр одоо намайг бурхан уучлна гэж юу хэдий бурхан байгаа гэдгийг өсөлдөхгүй мэдээд байгаа. Тэгээд нэг сайхан итгэсэн чи одоо итгэлийг алдчихлаа гэж бодсон уу? Итгэлийг алдчих. Одоо нөгөө эргээд яаж нөгөө одоо ямар нүрээрээ авчих вэ? Ямар нүрээрээ бурхан руу харах юм би харах бүр залбирах ч. За тэгээд уналтууд гээсэн за амарт алт гарч ийсэн. 3 удаа хүн алхах шахлаа, 2 удаа өөрөө хөхөөч шахлаа. Алтнаас болж алт булаацалт. Булаацалдах ч байгуу дээ архил байгаа шүү дээ. Тэнд нэг хүнтэй зодолдоод алт малт булаацалтах шаардлага шалтгаан ч байхгүй л дээ. Зүгээр ер нь архил угаал зодолдоод одоо хаанхын хим тэр юус хамгүй. Тэр юус ингээл юус энэ тентхээ аймаг сумдуудаас ирсэн хүмүүс ингээл уучран хөл толгойн мэддэхгүй юм байдаг гэсэн шүү дээ. Заамарч. Тэгж байгаа шээснээс үеиг тастаа идэх байхгүй. Цодолдож байгаад. Намайг нүдэ давж дийл хотол уур харуу шидчихсэн юм бэл. Тэгээд булганы бүрэг ханга имлэг ороод катетер тавиулах гэсэн чинь катетер нь ордог. Эрдэнэт дээр очиж катетер тавьж болдог. Би баг 24 цаг бийцсэн. За одоо наад жишээс нь биеэр нь тарлаа шүү гэл. Сандраад пункцийн нэгэл давсгнаас ингээд 20 грамм шипризер шээснэд авч байгаа байхгүй. Тоолол аваад. Тэгээд давсаг сууларсан чи айгуу гоё болж байгаа байхгүй. Дайга шингийн юм очдог. Тэгээд нөгөө хуучин 36 дугаар маягт гэж байсан. Сүүл 13 болоод 13 яамаа болоод тий. Тэгээд энэ нэгдүгээр имлэг рүү явах болж байгаа. Тэгээд нэгдүгээр имлэгт ирсэн чинь үзүүлсэн чинь ундаа учид ороод ирэхгүй. Тэгээ ундаа учид ороод ирсэн чинь нэг бууны замаг шиг маргаж ирээд дэше харуулж хөвтөлж цоолоод оронд нь гуурч идчих واخгүй. За наад чи ингэ сорвжууд идэгсний дараа 3-4 сарын дараа хагалгаанд орноо гэд. Тэн гуйнд нэг уут углж өгөөд. Катетер гэсэн үг шүү дээ тий. Уут углж өгөө давсгнаас гарсан юу ингээд шээсээ хөрөмтлөх. Тэгээд нөгөө тэнд каранттай тэр. Тэгсэн чи цорхоо уутаа арчиж. Тээгүүр тий нөгөө хөтлөө ундаа утсан. Одоо энэ 2 шил ундаа утсан чинь бүр ингээд давсгын чинэрчсэн ч тэр уутан дүүрнэ шүү дээ. Нэгдүгээр имлэгийн коридороор ингээд шээсээ гоожлол явж ирсэн шүү дээ. Тэгэл ядж яхад нөгөө үйлчлэгч нь 0 юу ачдаг. Би имлэг твтэн гэд бодоод очсон. Азар нөгөө солих хувцастай очсон. Цэрэг цагдаа бас хайж идэг. Нөгөө хэрэг дуусаагүй. Бас явж л байсан. Явж л энэ чинь 5 жил дараа нэг юм шийдэгдсэн. Тэгээд миний дүү хитэд нэг өрөө байр авчихсан байсан байхгүй дөрсөн дүү минь. Тэрийг цэрэг цагдаа ч мэдхгүй. Тэгэл ерөөсөө дүүгиндээ галзуухныхын уртлын баарны урталт нэг гудас дэвсээд тэгэл залбирсан би үнэхээр дахиад манай дарханд ч 2 ч 3-ста ах нар байлаа шүү дээ. Одоо хоёул нэг нь лавд бас одоо нэг нь
бас байхгүй гэсэн баха. Мм. За би одоо яг тийм болж байгаа юм байна гэдэг. Тэгээ хажуугаар нь нөгөө морфиныг бас тарина, морфин тарина. Өвчин намдагч. Тэгээгүй тэрэнд чи бүр дасал болчих штэ 96 оноос хойш хэрэглээд л замар маамар явахдаа би чи бөөнөр нь аваа. Тэр үчи юм задгаа. Нэг төрлийн хар тамхи өст. Гэхдээ 75% ил хар тамхи гэдэг юм байх ч л. Тэгээ тэрэндээ бүр амтссан. Бүр ингээ хамааралтай болчихгүй 4 жил хийн гэдэг чинь тэр богино хугацаа биш шүү дээ. Тийм шүү дээ. Бүр донтолтын хэмжээнд. Үгүй юу ярьж байгаа юм те. Тэгээд би яг залбирсан. Үнтэй те. Одоо би энэ морфинийг чай. Та намайг идгээж өгөөч бурхан минь. Та намайг уучлаач гэдэг. Тэгээд яг бүр үнэхээр бас нэг юм тохироо бүрддэг юм уу энэ төвлөвлөгөө байдаг л гэж би боддог. Бас л нөгөө нар мандах. Нөгөө нэг найз нь дүүгийн хөрш байранд. Тэгээд залбирч өгөөл. За би өөрөө тэгэл ороод тэгсэн манай нар мандахын дүү эмхтэй. Чингэл могчсон. Тэр эрдэнэ төр нөгөө гуурсны идэлчнэ. Айгуу мохоо өвдөн. А би тэр нөгөө уут мутыг аваа ицсэн. Үсний боодог иржэнээр ингээд нөгөө юуг нь чагталцсан. Тэгээд нөгөө давсган дүүрхэр тэрийгээрээ гойжулчаал. Хэцүү байсан. Гуурс ингээл идэлч хөрч өвдөн штэ тэр чинь. Тэрийг солихын шаардлагатай. Дархны эмнэлэг дээр очихлохгүй. Барайд орчих гэдэг. Тэгэл эрдэнэт явж эрдэнэт чад гуурсаа солиулаад айтайхан болоод өрөвсөл дамдаах тариамаараа хийлгээл одоо бат төвшин гэд юмч байгаа. Одоо байт юм уу байдаг хүмүүс үлд ямаамд л багтсан. Тэгэл нэг өдөр тэр эмнэлэгт гуурсаа солиулчид гараад ирсэн чинь манай нөгөө ээжийн дүүгийнх нь ихнэр ихтэй чамаг энэ гадаадын хоёр хүн хотод эмнэлэгт хэвтүүлэх гээд тэг хүлээж шít. Гадаад яваа юм. Тэгэхээр би гайхаад юм гадаад надад. Тэгэл хот руу яв гэхээр нь гэлс дархнаар дайраад хүүдийгүүрээ хальт орвол тэгэл эрдэнэт юу дарах явж байгаа. Хот явж байгаа. Нэг өнөрлчээл. Тэгэл хот явж байгаа байхгүй. Тэгэл хотод ирсэн чинь Сүү Яншик гээд ихнэр нөхөр хоёр хоёлоо ийм сайн мэдээ тараадаг солонгос хоёр хүн байж байгаа байхгүй. Чамд гадаад паспорт байна уу гэдэг байсан надад. Тэгэл цавж байгаа тийм гадаад паспорт нь тэр. Тэгээд энэ манай Монголд ингээд хагалчихна гэсэн шүү дээ гэсэн Монгол найдваргүй санагдаад байна. Чи солонгос үгүй надад тийм мөнгөч байхгүй юу ч байхгүй шүү дээ гэдгсэн чи. Мөнгө төгрөх хамаагүй гэдэг. Тэгэл цавж байгаа паспортон дээр виз дарж өгөө солонгос явал солонгосын виз дарсан юм тий. Солонгосын виз дарж байгаа байхгүй юу? Хэдэн онд? 30 оногийн 2000 онд шүү. 2000 он. Тэр үчи виз гарах нь бол нэлээд хэцүү байсан. Тэгээд цагаан паспортон дээр үү? Бүр ямар ч ийш тийшээ гарсан түүхгүй. Түүхгүй зөв зүгээр цагаан паспорт. Эрхэлсэн ажил байхгүй. Баггүй. Группт. Тэр групптэй гэдгийг судалсан ч юм уу бөөмд одооныхтай адилхан тийм нэг товч дараад бүх мэдээлэл гарч ирдэг үе бол байхгүй шүү дээ тийм ээ. Заавал архив угаж цаасаараа бүх хүчгөрөнтө бүрдүүлж явж байгаа тийм лав нэхээгүй. Тэгсэн чинь тэр Сүү ихчийн тэр юу юм бэ лээ? Дүү нь хувийн эмнэлэгтэй. Жижиг Гуанжу гинүү. Би ер нь тэр эмнэлгээс гараагүй шүү дээ ер нь. Тэгтээ хагалгагийн тэр суун гэдэг том хоттой үйж хийсэн. Тэгээд сарын визтэй явж байгаа юм. Очоод хагалгаанд орчих юм. Тэгтээ яг миний хөвтөжсэн эмнэлэгт нэг манай нутгийн нэг ихч байсан баг 3 тайруулсан. Тэнд хуруу залгадаг эмнэлэг. 2000 он солонгосчууд хуруу залгаж ирсэн гэж боддоо. Пай. Ингээд тасарсан хуруундаг нь шүү дээ. Ингээд төмөр хийгээд шүрмс судснуудын бүгдийн залгаад ингээд төмөр хийгээд ингээд ийм гипсийн юм дээр ингээд байлгачт юм бэл. Шиг хугацаанд. Тэгээд дараа нь ингээд өвчөөд энэ рүү нэг ингээд давхар ойчдөг юм бэл. Тэг ингээд байж байна. Тэгж үж гарч ирээд тэрийг ингээд гаргаж ирээд зүгээр. За. 2000 он тийм байсан шүү дээ. Тэгэхэд тэнд манай дархны нэг ихч байсан. Тэрэн дээр монголчууд ирнэ. Тэгээ одоо энд ингээд хаглаанд орцсон юм чинь одоо бултаад энд ажил хийгээч.
Одоо сайхан идэхэд авчлаа тий. Тэнд очингуудаа тэгээд та одоо шээснийхэн сүвийг залгуулсан. холбуулад нөгөө давсгны гуурсыг аваа ийцсэн. Эрүүл болж гин гэсэн үг шүү дээ. Яг нөгөө парны өмнө сууж байгаа залбирал нь одоо биелжлээ гэж та бодсон уу? Үгүй би яг тухайн үедээ заяа би яг тэрийг нэг ер нь одоо би бодоход те тухайн үед би ойлгосон үгүйгөө би одоо бол яг үндэ санахгүй байна. Би уг нь юм санаад идэв. Одоо бодоход хүний нэг үг үйдэг шүү дээ Библиэлд тийм ээ. Зөвхт хүний шаргуу залбирлын хариу заавал авна гэж байдаг үст. Зөвхт хүн гэж юу байдаг? Энэ дэлхий дээр үзээд үгүйч байхгүй шүү дээ. Ямар хүн зөвхт байдаг юм? Гимш. Чин сэтгэлээс зүрхнээсээ гимшсэн хүн одоо зөвхт болж байна тийм ээ. Бурхны нүдэнд. Тий. Тэгээ би үнэхээр гимшиж байгаа. Зүрхнээсээ гимшиж байгаа. Ягаад гэвэл би тэнд шалан дээгүүр биеийн чөвд сэтгэлийн чөвд хэвтцсэн шүү дээ би. Юу нь тэр нөгөө бардам умгалан тэр байхгүй шүү дээ хүн чинь тийм л байдаг шүү дээ ер нь. Нөхцөл байдлаас шалтгаалал унжусаал тэр үед бол бүр шалдаа буцсан байсан байна. Би шалдаа буужсэн залуучдыг бас зөндөөж харж байсан. Хүн ер нь тийм л байдаг. Нэг их бардамнаад одоо ч би ер нь бол хин нэгнээс ямар нэгэн байдлаараа би нэг илүү мэлүү гэж ерөөсө боддог. Тэгээд одоо би бодоход зөвхт хүний шаргуу залбирлын хариу заавал авна гэдэг. Энэ миний амьдрал дээр маш олон удаа тохиолдсон зүйл л дээ. За тэгээд та Солонгос сайхан идэгчлээ. За тэгвэл би одоо ингээд дараа би Монголдо буцаж ирээд шоронд орох уу? Эсвэл би Солонгост үлдээд зүхтагаад мөнгө хийгээд ажил хийгээд явах уу? Сонголтын дээр тулж штэ тий. Гэтэл би намайг идгэж өгсөн хүмүүсийнхаа нүүрлээ ус цацчаад би тэ зүхтаад мөнгөний хойноос гүүх үү? Эсвэл зүгээр сайхан хүмүүстэй баярлалаа гэж хэлчихэд ирээ шоронд орох уу? Сонголт байгаа ч надаа. За боли. Ирсэн нутаг үтсэ шоронд орвол орно л үсттэй. Тэгээд ирсэн. Тэгээд ирээд ер нь төтгөлзүүлээд хөө хэлцэх хугацаа гэдэг чинь 5 жил болцсон ирэх гэж дуусах гэжсэн байхгүй. Тэр үед та тэгээ буцаж очиод байцаагцсан байна. Тэг буцаж ирээд тэгээд би зүгээр л эрүүлжүүлэхэд оронгууд намайг чинь нэг хэрэгтэй байх шүү. Тэгэл нөгөө бүр яг хаагдчихсан эргийг бүр цепний оруулаад сухчаа гаргаж ирээд энэ байна гэснэ. За энэ асуудал нь шүү. Энэ дэр нь одоо за мөрдөнд ор гэдэг. Тэгэл мөрдөнд байж байгаа нэг ганц жил аваад ашгүй нөгөө нэг мөн найзгаа хамаагүй болгож аваал. Тэр хооронд нөгөө нэг мөргсөн те. Тий би мөргсөн баггүй тэр чи би мөргсөн. Гэхдээ тэгээд тэр хэрэг ингээ бүр төтгөлзүүлэхгээ байж хахад нь нөгөө офицер цагдаагийн офицер гаргаад ирж байгаа байхгүй. Сөхөж гаргаж ирээд хөөлцөх хугацаа дуусчихсан хэргийг. Тэгээд нэг юм ганц жил яал аваад тэгээд нэг юм 3 сар суугаад тэгээд нэг дуусчихсан. Тэгэхээр нэг юм бас сонирхолтой байна л да. Та Солонгост тэгээд цаашаа явахгүйгээр Монголд буцаад ирсэн гэж байна шүү дээ. Тий. Тэр үед та яг ингээд ер нь Христэд итгэсэн байсан учраас за би ер нь ингээд сайн хүн болох хэрэгтэй гэдээ ирсэн гэсэн үг үү? Биш ээ. Сайн хүн болох гээд биш. Зүгээр ер нь бол араа итгэхэд хэцүү зүйл байдаг. Энэ амьдрал дээр одоо яг яри заяа. Миний дотроос хүч энэ буруу шүү. Буруу шүү гэсэн буруутгал явагдадсан байхгүй. Зогтож болохгүй шүү гэдэг. Урдны инхтэй хүн байсан бол зогтно. Юу тэр Солонгосын имлэгийн хүн мөн юу намаа имжилж өгсөн хүн мөн би яваад өгнө. Боломж олж байгаа юм чинь гэл. Тий. Боломж штэ. Боломжл гэж харна штэ. Өдөр тутам хийдэг гим нүглээ гимтэй тэр одоо тэр хүн амтан гомдоодаг зоддог нүддэг ус амьдралаа хэвийн үзэгдэл мэт боддог байсан хүмүүс чинь миний дотроос мөс чанар гэдэг юмтай болцсон юм уу? Одоо би энийг би одоо бодоход ариун сүнс. Би ингэж боддог. Одоо яг ингэ харахаар. Түүнээс биш би буцаж ирээ сэтгэлээрээ гүйжээрээ шоронд бүгд ороод ахаар биш. Байгаагүй л дээ. Тэр байтугай 4 жил 5 жил зүхтэж явсан. Явсан хүн тий. Тэгэл яг ирээд л би тэгэл дархан мархан ороод тэнд байж байгаа нэг ирүүлжүүлэхдэггүй. Тэгэхээр хаагдчихсан байгаа ч бүр
бүртгэлжүүлээд эн чинь хуулиараа хуулицах хугацаанд 5 жилийн дотор дуусах байхгүй юу? Тэр чинь анх бүр хүнд гэмтлэр гараад тэгээд танхаа 239-2 91 гээд ийм хүнд биш зүйл ингээд сүүлдээ явцын дунд нөгөө нөхөр бас нүдэ урд нь имчилүүлж исэн бол таарад хуучин гэмтэл дээрээ яг нөгөө юу мөнгөний сонирхол хуучин гэмтэлтэй тэрийг би архив ухаж байгаа олуулаад гэмтлийн имлэгээр би нөгөө өөрөө байнга л имлэг твтэл гэмтэлгээд явдаг эмчнэр бага эмчийг тань штт. Тэгээд энэ нөхөр ер нь урд нь хөвтчихсэн зураг байна. Архив угаад үчиг яг нүдээр хөвтчихсэн баг. Надад хуучин гэмтлээ танаас болсон болгоод тий. За ингээд нөгөө ингээ асуудлууд шийдэж. Асуудлууд бүгдээрээ за 1 жилийн ял аваад гарлаа. За би муу тэг хүн хийгүүд юм сонио. Одоо би хүмүүст хэлдэг юм л да. Өчигдөр авахсан зураг битгий талхаа болоор. Урд нь хэмбэс дандаа санаар. Энэ өөрөөр хэлбэл хүн яг ингээ бие сэтгэлээрээ туулаад ирэхээр яг энэ тухай бодоод идэг юм. Бодхоос өөр арга байхгүй. Аргаа бараа цөхрөөд явж исэн хүн биш тэ. Бурханд залбираад тэ. Гоё имчлүүлээд ирээд. За тэгээд ял хүл идлээд шоронгоос гарчаад тэгэнгүүтээ буцаад дахиад ярих угаад л. Буцаад дахиад л тангараад л. Гараад яс удааг шилэнгэд явж байгаа дахиад л асуудалд орж байгаа байхгүй. Дахиад миний нэг найз шилэнгэд байсан тэдний ээж өнгөрөөд ажил явдлаар нь очивол тэгэл тэнд явж байгаа дахиад л асуудалд орж байгаа байхгүй. Дээр мэрэг. За тэгээд Улаанбаатар руу яваад гисэн би. Бас зүхтаад. Өнгөт. Юу шилэнг. За тэгээ Улаанбаатарт байж байгаа л 2004 онд хоёр нөхөрт бүр ингэж сайн үтүүллээ би. За. Цагтаал та. Гавлын нэсийг 5 цуулаад нүдрүүн цус харавтал нүтсэн байт. Урууламд 10-5 2 толгойтой юм шиг автцсан. Нөхөр хэр хийцэн тэнд сууж нүглээ ирүүлж үлгээд тэр цагдаа утгалсан хаав өсөрж орж ирээд. Тэгсэн чи та тэнийг болоо болцсон сууж тий. Энэ их юм болгосон. Тэр хоёр цагдаа л ингэ шүү дээ. Ажлаас наал. Шууд хал. Амьд хал. Ингэж ажиллаа хийдэг юм. Энийг шүүх эмнэлэгт үзүүл. Гэд үзүүлсэн чинь үзүүлсэн. Хүнд гэмтэл. Шууд эмнэлэгт хэвтүүлэх гэдэг байна. Гэхдээ би энэ дээр нэг юм харж байсан юм. Яг тэр баригдад очдөг өөрөө апертив жижүүрэн дөрөнд дуудаж байгаа байхгүй юу? Хүү инста болохоо ийдсэн ба шүү дээ. Аваа явахгүй болохгүй гэл түргэний юмч. Тэгэнгүүт апертив жижүүрэн наач цагтаа утгалч. Тэгэнгүүт хайчаад явчих. Тэгвэл наадах битээ. Тэгээд яагаад гэвэл би нөгөө аимшигтай хүн харагдаж байгаа байхгүй юу? Тэр миний амнаас мас тэр эмчид бол хамаагүй бахна шүү дээ. Цагтаа утгалсан бол тий энэ бол хүн биш болчихж байгаа байхгүй юу тийм ээ. За тэгээ би хоригдсон. За хоригдоод 2 удаа эмнэлэгт хэвтлээ. 6-7 удаа нугснаас авлаа. Ламаа гэдэг дуранд байсан. Эмнэлгийн дарга нь. Дурандаа болоод тэтгэврт гарсан юм. Тэгээд яасан цэвэршдэггүй юм бэ гэл. Нугснаас үуч цэвэрштэл авдаг юм байна л. За тэгэл дараа нэг магнезиум монитор хийгээл за одоо гайгүй гэл тэгэнгүүт нь би шууд өргөдлөгөөл та урт хөл рүү өргөдлөгөөл тэгэл үлсгэлэн зарлаад үсрээ орчихсон. Ямар өргөдөл? Үгүй би үлсгэлэн зарлаж байгаа байхгүй юу? Үлсгэлэн зарлах өргөдлөгөө. Үлсгэлэн зарлаад. Намаг гарга эсвэл тэр намаа зодсон хоёр үнэ бас хийчих. Тэгэж. Монгол улсын хууль хүн болгоны толгой дээр тэгш үйлчлэх ёстой гэж. Би угаасаа ер нь тийм нэг жавж төргийн хүн л дээ. Жавч. Тэ. Юустай. Тэгээд үлсгэлэн зарлаад орсоход 10 хэдэн жол байсан. Бүгд нэг нэгээрээ тавиал гараад байсан. Тэнд би залбираа суужсан баг. Бас. Бас тэгээд болчихсон бурхныг санаал юм те. Тийм. Тэгэл
эхний нэг 5 6 хоног биш үү хүний хил гожоод ингээ хатдаг байхгүй. За 1 2 хоног хүн үлсэн үү. Тэрийг давна. Тэгээ дараа нь тэр хил гожоо хатчихна. Коридорын парны ингээд гүүж байгаа ус хүртэл ингээл чиглэл сонсогддог шүү дээ. Тэгээд нөгөө яг ингээд ил аркны цаана ингээд аягта цайнууд микрофонд ойртор ах. Аягта цайнууд очиод ингээд тавьчихна. Ууг гэдэг. Гэхдээ зүгээр албаар нөгөө нэг Сориод. автитын хөдөлгөөд байхгүй тий. Тэсэл алдуулах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр эн чинь би буруу араа суучих шүү дээ тий. Тэрийг хараадах шаардлага байхгүй. Усууж ус болдгоо юм. Хуурай өлсгөлэн гэдэг чинь зөв, ус зөв. уухгүй шүү дээ. Уухгүй. Тий. Хамгийн гол нь эн чинь үхэд чамаагүй гарыг гэсэн бодол байна. Тэ мэ? За юу сонсон чин Баян зүрх дүүргийн хяналтын прокурор гэдэг нэг эмэгтэй ирлээд. За дүүм чи одоо ингэ залуу үхлээ дээ. Үхэх гэж л орсон. Чи одоо маяглаад байлгүй ихлэ өлсгөл мөлсгөнгөө тавь. Юу мөө гэж загин чин. Тэгэд би хэрэлдэн үст. Хэрэлдээд л. Дүү үхэх гэж л орсон шүү дээ. Яваач чамаа ир гэж дуудсан гойсон ингээл. Тэгсэн гуугаад. Яг нь шүүхийн шийдвэрт очихгүй шүүхийн шийдвэр цагдаад мэдлэн байсан шүү дээ мурдчлаа өрхтөв чинь. Шүүхийн шийдвэрт очиод шүүхийн шийдвэрээс уцтаад байна шүү дээ. Энэ хүн чинь энэ хашаанд дотор өгөх гээд шүү. Анхаараа. Асуудлыг шийдэрээ. Шийдэхгүй л хашаанд дотор өгөхгүй гаргалаа. Шүүхийн шийдвэр. Тэгэнгүүт Баян зүрх дүүргийн прокурор ирээл 9 хоног дээр нэрэл за тэгээд нөгөө 11 хоносны дараа нэгтгэхийн өглөө хар өглөөгөр яг хил цойлогдсон гот намаа гаргачих. Миний даралт 60 40 болтлоос. Амьсгалахад хүртэл хүнд болоо. Тэгээд өргөөл миний дүү найз хоёр ирээл аваа явсан да. Тэгээ байцаагч ирээ за Хоорондоо тохиролцчих. Тэгээл та хамаагүй шүү дээ. Өнөөдөр би амьд яг тухай зодуулж байхдаа би дисгүүгүй юу гэдгийг би бодоод л би дисггүй дээ гэл. баг өгөх юм байна даа гэж. Би одоо бол дисггүй би одоо. Дисггүй дээ гэл. Загсаач өрг өгөхөр болчлоо таа гэл. Тэгтэл нөгөө нэг юм байлаар юм. Би шалзуур цоогоо. Шалзуур би энийг алах хэрэгтэй гэд ингээд бүр ингээд хор буцлаад ингээд. Тэгээд тухайд би хотоо бодоход энэ дэлхий дээр 2 төрлийн хүч үйлчлээд. За. Тэр үл яг цэвэр нөгөө нэг 3 татдаг бузарсанс. Тэгэл утгал болчихж байгаа байхгүй тэр 2 үнийг. Нөгөө талд нь болохоор ерөөсөө би арга бурхны тухайч удахгүй. Сөхөж байхгүй. Тэг хүн хичнээн хуваа бодогч вэ гэдэг яг тэрэн дээр харагдан заяа. Би тисгүй дээ. Өөрийгөө бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тэрэн дээр одоо нөгөө шулгоо тадын хүч чинь ажиллаад гал гэдэг байхгүй. Өгөхөөс өмнө өөрөө алчаад. Тэг алчаад өгөх гэж байгаа. Яг ингэж л ажилтдаг юм бэл. Зарчим. Энэ бол бүр яг бодтой мэдрэгдтэй одоо ингээ эргээ харахаар яг тэгжсэн. Тэгэхэд би зүгээр л очиод имлэг твтчих хэрэгтэй байхгүй тий. Зодулсан бол зодулсан шүү дээ. За тэгээд ингээд Сэлэнгээс улс дээр ирэн сурвалжилж хагаад Сэлэнгээс намайг барай явахт нөгөө хэрэг аваад явлаа. Цайрах гэжсэн хэрэг аваад явсан. Цайрах гэжсэн хэрэг маань худахтай зүйл болохоор 230 суучнаар шинэ хуулиар 181-ийн 3 болоод 5 жил нэгсэл. Ялын доод хэмжээнээс доош нь татахгүй гэдэг хууль нь үйлчилдэг болсон байсан. Тэгээд дахиад 5 жил ял авчихсан. Тэгээд 5 жил нэгсээр ял. Тэгээд дахиад суусан уу те? Тэгээд дахиад суусан. За ингээд ер нь бол хоёул бүтэн амьдрал ярьчих гээд байна. За тэгэхээр ингээд явж гин. За Христ итгэл яг таны амьдралд яг хизэнээс тэгвэл яг бодтойгоор ажиллаж эхлэв. Та тэрийг яаж мэдрв те? Ер нь бол ийм юм бэлээ. Энэ бүхэл явцад ямар ч байсан гэдэг нь бол харагдчихэв. Тэгээ одоо би яг энэ цаг мөчөөс би ингээд хараад яваад байхаар байна шүү дээ. Миний хүн ингээд яг боломжтой үедээ сайхан ингээд за одоо ингээд болчлог яндуураад идэм байна. Өстө уучлаарай. Тэгсэн чинь яг болчлоо гэж би гэдэг дээрээ 50 гут л яг л өөрөө унах нөхөө бэлтцэл явж идэг байхгүй.
Тэгээд Библиэлд зүрх сэтгэлээ чагна гэдэг Дими Хаус бичээг л баггүй. Зүрх сэтгэлээ чагна. Сонор сэрэмжтэй бай. Энэ Урьдчилан сэргийл гэсэн үг үү? Библиэлд байдаг шүү дээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна. Одоо би яг юу гэж боддог вэ гэхээр Бурханд хүн итгэхтэй тухайн үед би оюун санаагаар итгэсэн байж. Оюун санаагаар. Одоо бол би тэрнээс хойш би зөндөө зүйл утсан. Манайд тогтоо шаардны хуулийн засаг руучлаа 11 сургууль эргээд бас 2008 онд гарчаад энд бас архичин байж үзлээ. Тэгээд дараа нь 2009 онд би Европ явлаа. Европ явахдаа Библи аваа явсан баггүй. Нэг цохиж үзээгүй. Тэгээд хүн яг болчлоо гэсэн нөхцөлдөө өөрөө унах нүхэл малтчихэд юм бэ. Магадгүй би бусдаас илүү бардамндаг байсан байж болно. Энийг би хүлээн зөвшөөрнө. Тэгээ би эргээд санахаар болчлоо. Тэгээд яг энд би усны төрдөгт хэрэгчгүй нөхөр одоо энэ сансрын түнэлийн буудлуудаар явж лээдэг гэсэн. Тэгээд очиод би тэнд Эрнавалт ихлэ Лагунагийн машин хүм надад бэлгэлж байгаа жолоогээр зур гээд. Дараа нь хоёр найз маань Audi A6 гэдэг машин аваад унтсан. Гоё харагдаад харин тийм машин авч унлаа. Тэгээд яг эхлээд гоё. Тэгээд ер нь ингээл дандаа мөнгөтэй байна. 2-3 сар л сайхан байсан тэр машинтай. Яваад тухардны замаар давхаад Монгол дуугаа сонсвол. Тэгтэл цаанаасаа нэг л Европ болохоор та ажил хийж байсан юм уу? Үгүй шүү дээ. Тэр чинь тэр үед чинь нийтэрэл монголчууд бүгд л хулгай хийдэг гэсэн шүү дээ. Бэлэг Голландд, Швейцарт байдаг эмэгтэйчүүд, за зарим нэг Франц, Бэлэгт байдаг эрэгтэйчүүд парк ажил хийн. За зарим нэг цагаан ажил гэж ярьдаг байхгүй. Айл ингэр цэвэрлдэг шүү дээ. Ер нь бол дийлэнх масаараа хулгайч байсан юм аа. Үнэртэй бас. Одоо нөгөө Шишидо, Ланком гэдэг одоо тоснууд байна шүү дээ. Шанелийн тос мос. Энэ сахлын жилетний 90 хүртэл авна. Одоо энэ тэгж тэгээд тэднийгээ зараад мөнгө олоод гэсэн үг. Гэхдээ ер нь бид нар дандаа үнэртэй бас. Тэгээд би ч нөгөө хулгай хийж чаддгүй төрлийн хүн юм бэл. Машин барьна. Нэг бол кемп цэвэрлэн. Үнэн шүү дээ. Чи одоо хулгайг нь хүмүүсийг та машиныг барих юм. Гэхдээ тэгнэ. Машин барьна. Хулгайг хоёр хүн хийн. Тэгээд тэрийг авдаг хүмүүс бас байна. Тэр хулгайлаад ирснийг аваад хүмүүс байна. Сүлжээ бий болсон. Сүлжээ бий болсон. За тэр бурхан байсан Холланд руу. Тэгээ би хамгийн сүлд 2 удаа бас эрэгтэй эмэгтэй 2 хүнийг алхаж шахсан би. За одоо согтуу. Тэгээд дараа нь яас. Огт хийгээгүй иргэдээ би жил 3 сар суусан заяа. Дахиад Франц шоронд. Франц шоронд бүр. Тэ. Мандат богод манайхар бол цагдаа орох шалгалтын хугацаа. Лес Асис гэдэг шүүхийн шүүгч нар камертай бичлэг гэдэг шүүгч нар өөрснөө байцаалт авдаг. 2 юм 3 сар 4 сар болж нэг байцаалт авдаг. Тэгээд тэр өөр Монголд нэг орчуулагч охин байсан. Эхний 2 байцаалтан дээр надад бол аягүй дургу харагдаад байгаа байхгүй. Хандаад байгаа байхгүй. 3 дахаас нь таныг би өрөвдөөдөх юм ахаа гэд. Яагаад үгүй юм. Хил сэргээр сууж байна би. Тэгтээ надад яг юу бодогдсон бэ гэхээр би урд нь хүнийг би алах шахчаад би ингээд ягаад ч өнгөрцөн. Тэгвэл над дээр хариу нэрж байгаа байхгүй маа гэд. Өөр юм дээр ингээ хэлсээр гүтгэгдээд. Тэ. Шударгын хувьд бол шударгаас л хэрэгжиж гин гэж та бодсон байж тээ. Ерөөсөө л яг нөгөө тарснаа хураана гэдэг чи ирж гин. Тэгэхээр нөгөө хийгээгүй хэрэг дээр орчхоор сэтгэл зүйн хувьд юу ямар байх вэ? Үзээ ядалт байжсна болоод урагтаад сүлдө хүлэн зөвшөөрч. Тэр үед та Библи одоо Бурхны талаар би тэгэхэд л би анзаарч байгаа. Би нэгч Библи би эргүүл сөхөж хараагүй.
Дахиад бас нэг уналтын цэг дээр очингуудаа дахиад эргэл бурхан л удагдчих байгаа байхгүй юу? Амар. Тэгээд би дараа нь 2014 онд би Монголд ирж байгаа. Монголд ирээд за одоо тэгээ ер нь бол баруун амьдралаа ирж ин төө. Тэгэл буцаад Монголд ирээд ууж итэл тэгэл бүр хаад л ингэ солиороод явж байгаад бүр ингээл биш орц бодолоор хондог архичи хүртэл болж үтсэн. Үнэн хизээж худлын дор ордгүй. Худал хизээч үнний дээр гардгүй хүний амьдрал дээрч тэр. Ер нь бол бид нар хүссэн ч Иесуссэн ч бид нар нэг л ханд тулна. Тэр нь үхэл. Хүн төрлөختөн хүссэн ч Иесуссэн ч бурхан анхдагч байсан байгаа. Байсаар байх болно. Энэ бол анхдагч. Энэ бол ялтч хүн. Сэтгцийн өвчин ямар угшилтай яагаад ингэдгийг мэддэг тийм сэтгцийн мэрэгчлэлтэн сэтгэл зүйч одоо юу гэдгийг доктор профессор нэгч байхгүй. Тэгвэл Библийн Яков ном дээр байдаг юм байхгүй юу? За. Сүнсний бохирдол гэж. Би нойргүй болдог. Хүнтэй муудалцсан те. Хүнээс нэг хурамгүй үг сонсон те. Бүр мартахгүй зэ. За тэгж байгаа л заавал нэг юм болдог биш. Заавал нэг хариугаа авдаг гэж юу? Тэ. Бүр ерөөс бүр ингэж бодож явж. Дээр нэг намайг тэглөө гэл. Ингээ бодогдоо л яваад энэ зэ. Тэгж байгаа л нэг юм болно. Тэгээ би бүр ундаг ус ингээ боддоо. Татаж ундаг гэж юу? Үгүй хийхгүй яах. Би тархинд 2 удаа хийших болсон шүү дээ. Хийших болно гэхээр яах вэ? Нугаснаас ус аваад агаар шахчихдаг байхгүй нэг. Наалдц гэдэг юм салгаж. Одоо тэрийг хорцсон гэсэн шүү дээ. За. 2 удаа тийм том юм хийлгэжсэн байна шүү дээ. Тэгэхээр эндээс зүгээр л энгийн миний амьдрал дээрээс харъя. Дүгний л тойл. Бурхан байгаа гэж хэлэхээсээ байхгүй гэж хэлэх нь хэцүү. Байхгүй гэж хэлэхээсээ байгаа гэж хэлэх нь амархан байна. Тэгээ бид нар өөрснөө энэ амьдралынхаа эзэн мэтээр аашилдаг байхгүй. Та ч гэсэн бас яг тэгж тэгжсэн. Ярих юм байхгүй. Яг тэгж жагаад гэл унаал төлдөө өрөөд ирэхээр эргээл бурханаас нь нөгөө нэг ханаа дахиж мөргөл. Одоо ингээд хин нэг оронд одоо бас арцсангүй өөр болжээ. Хин нэгний оронд би өөрийгөө тавьдаг болсон юм байна. Хин нэг чин сэтгэлээсээ сонсдог болж. Гэтэ ганцхан айх зүйл маань. Би яг зүгээр нөгөө итгэдэггүй хүмүүсийн амьдрал чи өөрөө хуйлтай шүү л гэж яриад идэг болохоос бурхан байгаа шүү л гэж тойроо утгаар хэлээд байгаа байхгүй. Тэр шууд бурхан гэж ярих юм бол үзээгүй хүмүүс итгэхгүй. Надад нэг чанар байдаг юм аа. Одоо өөрийн маань хэвшилэх хүүдээ би айгүй их юм боддог. Бу багасаа тийм. Яагаад гэсэн асуулт дандаа тавьдаг хүрт. Шалтгааныг олох гэдэг. Энэ яагаад юм байгаад. Тэгвэл та яг тэр амьдралынхаа одоо хүнд хэцүү нөхцөл донд олон удаагийн уналт дундаа бас яагаад гэдэг асуултыг дандаа асууж байна. 2014 онд та Монголд ирсэн байх үедээ одоо Европоос хүрээд ирсэн байх та тий. Тэр үед бас дахиад унсан байна шүү дээ. Дахиад арх уусан байна. Арх уусан. Тэр үед бас дахиад яагаад гэсэн ойлгомжтой. Яагаад гэсэн. За тэгээд дараа сонин орц бодолоор хүртэл хоноол өнжөөлтэй гэр оронгоо. Тэгтээ би дотроо бодож байсан тий. Ингэж яваад тахтай яагаад. Нэрэ биш шүү. Тэгээд би мөн л залбирч байгаа байхгүй. Дахиад тэндээсээ. Тэгэл миний дүүгийн нэг энэ газар байшаа 2 байсан юм аа. Тэрийг янзлал. Тэгэл юу нэг гэрээсээ гарахгүй. Тэгэл тэндээ байж идэг. Тэгтээ би яг дотроо яг юу гэж бодсон юм бэ? Юу гэж залбираад идэг гэсэн юм бэ гэхээр хүн ганцаарддаг л байхгүй юу? Гэр бүлтэй болгож өгөөч. Хүүхдээ саннаа хүүгээ. Одоо би бол 30 хүрсэн хүүгээ нэг санаад ахна хаашаа, санаа зовоодах нь хаашаа.
Миний хүү том хүү бол өөрийгөө бүтээсэн ирэх хүн гэж би боддتي. Нэг аавын нөлөөлөл энэ төр байгаагүй. Байгаагүй шүү. Яг үндэ ээжийн нөлөөлөлч тэр хар багт нь байгаагүй. Ээжийнхээ дүүнэр дээр л ус. Ээж нь Европ яваад гсэн амьдралын мөрөөгд. Би үл шоронгоор яваад л нэг л бүтэхгүй нөхөр. Тэгтээ би ямар ч хүнд хэцүү нөхцөл би яриад байдаг л байсан юм л одоо ч холбоотой л. Одоо би нэг санаа зовдгүй итгэдэг гэсэн үг. Хүүдээ өөрийгөө бий болгосон эр хүн болцсон юм байна. Тэгээ би яг нэг өдөр ингээл нэг л өдөр би ингээл хүнтэй амьдралаа холбоол хүүхдтэй болол ерөөсөө шууд амьдралаа холбоол одоо ингээл хоёр хүүхдээ аав ээж ингээл байж. Одоо ингээд хүн бурханд итгэхтэй бурхныг мэдрэхтэй тархиараа биш ээ. Зүрхээрээ мэдэрч зүрхээрээ итгэдэг юм байна. Өөрөөр сүнсээр гэсэн. Энгийн хүмүүс ойлгохгүй баг. Ойлгох нь ойлгох баг. Яг ингээд зүрхээрээ ингээд залбираад ингээд эргээд харахад залбирлыг чи хариу ирсэн байдаг. Тэгээ сүлд нэг охин гараал тэгэл гинтхэн би яг яагаад байна вэ? Энд чи над дээр зөндөө үүрэг хариуцлага ирсэн байна штэ. Нэг мэдсэн чи би чи бүрэн амьдралтай болсон ба штэ. Юу вэ энэ чи энэ архитарс одоо юу вэ? Би ямар ой хийчихсэн нөхөрөө ш. Тэгэл би эргээ бодно. Дандаа миний амьдрал дээр бурхан орж ир тусалж намайг бурхан үндилгэжсэн байгаа байхгүй юу? Миний сайнх биш ээ. Огт биш шүү. Тэгээд энэ санамсаргүй азар тохиолдлын гэдэг үгсийг би бүр үгсийн сангаас аваа ичмэр санагдтыг. Дандаа шалтгаантай гэж юу? Бүх зүйл шалтгаантай. Бурхан гурван чанартай гэж байгаа. Тэр бүгдийг мэдэн чадна. Хаасаагүй нэгэн цагт нэгэн зэрэг оршино гэж байгаа. Одоо би ингээд залбирдаг. Гэтэ би бурханд итгэдэг гэдэг. Өнөөдөр би төгс гимгүү ариун хүн гэж огт хэлээгүй. Би бодлороо үгээрээ би унсаар л унаад би залбираад гимшээд бурхан намайг яаж өөрчилсөн юм бэ гэвэл миний зүрх сэтгэлийн хандлагыг л өөрчлөе гэсэн. Зүвийн үр жимсийг л энэ ч суглахсан. Тийм байдаг. Бүр дотроос гэсэн үг шүү дээ. Тэг. Эзэн байхдаа би нэг хүний амьдралыг сонсоод хоолоо зангирч ирсэн. Эзэн байхдаа би нэг кино үзээд үйлээд идэг байсан. Одоо би харин ингээд бурхны тухай бодоход ингээд хоолоо зангираал сонирн болдог шүү. Амьдралаа бас бодохоор түүхээ бодохоор ер нь ингээд бодохоор л хараавал 4 эрчим ерөөл 1000 эрчим ерөөнө гэдэг үгийг миний амьдрал дээр би ил болсон. Тэгтээ одоо тэр хараалт тасардаг юм байна гэдгийг ч бурхан надад харууллаа. Хүний амьдралд 3 төрлийн хайр байдгийг гинлээ. Грекээр агапе, филос, эрос гэж хэлчихсэн баха. Тухайн би тэг санаж байна. Тэ. Филос, агапе, эрос. Энэ эцэг эхийн хайр, эхнэр нөхрийн хайр, энэ одоо бурхны хайр тий. Хамгийн агуу нь бурхны хайр. Эцэг их хүүхдүүд хайдаг. Тийм байж болно те. Тийм байж зөндөө байна. Зөндөө шүү дээ. Тэгээ ялангуяа одоо бол бүр илүү илбэг болчлоо дөө. Хүүхдүүд эцэг үл тоодгоо. Энэ буцдаг. Энэ тугуулгын жадчиг хайрахгүй. Буцна. Эхнэр нөхөр нёгийг хайртай гэчээд зүрх сэтгэлээр нь тоглоод тэгэхэд жинхэнэ хайр гэдэг чинь маш ховор зүйл гэдгийг би араа айгу сонио иймэрхүү зүйлүүдийг айгу ингээд анзаараад идэг байхгүй. Би тийм бавгүй лавгсрангуй гол би ерөөсөө зүгээр яруу наригч гэж харддаг энэ хүн судлаач гэж санагдаад идэв надаа. Хайр сэтгэл гэдгийг бүгд мэднэ. Би үдсэн гэдэг боловч харамсалтай нь ихэнх нь мэдрэлгүйгээр өөд болчдөг гэж байгаа байхгүй. Уул нь хэлдэг. Гэхдээ мэдэрч чадаагүйгээр өөд болчдөг. Зүгээр би үдсэн штэ гэдэг. Хайр үдчихлээ гэж андуураад байдаг. Харин гэтэл тэр хайр гэдэг юм чинь тийм л ховор зүйл байна штэ. Ховор тохиолддог хүнд.
Бурхантай нэг тэгвэл одоо хайрлсан гэж бодож байна уу та? Гэхдээ хайрлсан бол одоо би ингээд амьд байж гин. Гүйж би гэр бүлтэй байж штэ тий. Тэгээ бурхан бодтоор яаж надад хайраа үзүүлсэн бэ гэвэл штэ. Надад 3-3 бэлэг өгсөн. Одоо 2 надтай байгаа. Би тэднийг юутай зөвлөе? Энэ бол бэлэг. Тэгэд бурхан яг агапе гэдэг хайр чинь болцолгүй. Чи хөөрхөн байвал, чи том отоо байвал, чи онц сурдаг байвал, тэ? Тэгжээж авьяаслаг байвал гэж болцол тавихгүй. Чи хүн. Чи миний бүтээл учраас. Буцашгүй гэдэг нь хизээж чамаас би хайраа татахгүй авахгүй. Чи над руу эргээд харах юм бол би чамайг хайрлнаа гэж. Энийг миний амьдрал дээр баталсан. Тэгэхээр яг хүнд хийсэн нөхцөл байдал болгондоо эргэж харах болгонд бурхан байж л идэг. Тэгэл таныг дахиад хайрлаж исэн. Тэр болгоныг та өөрөө мэдсэн гэсэн үг байна шүү дээ, тий. Мэдрүүлсэн. Надад шалтгааллах юм байхгүй. Энд би гэдэг ухагдах юм байхгүй. Бурхан гэдэг л ухагдах юм байгаа байхгүй юу? Таны амьдралд одоо яг энэ амьдралын чухал мөчүүдэд бас ингээд таны хажууд байгаад Бурханы талаар танд ярьж өгч ирсэн, тий. Есүс Христ рүү одоо таныг ортулж исэн. Түрүүн та хэлсэн манай нэг найз одоо нар мандах дондруын тий. Дондгийн нар мандах. Дондуын нар мандах гэж. Тэгээд тэр үедээ та бол шоглож ирсэн одоо шоолж ирсэн. Тий. А сүүлд болохоор та тэр хүнийг ойлгосон уу? Хүлийн зөвшөөрч байгаа. Гэхдээ би олон жилийн дараа шүү. Яг үнэндээ. Та тэр нөгөө найзтайгаа ерөнхийдөө сүүлд бас холбогдож за тэгээд одоо бас хэрхэн нөхрөлж байгаа тэр талаар бас жоох хуваалцаач. Гэхдээ би нөгөө бүтэл санд найзгаа сүм дээр яваад очиж чинь. Одоо хоёр ч найз маань одоо сүм толголоод удирдаад тий. Ингээд адилхан л тантай хамт буснуулж явсан хүмүүс буснуулж явсан. Тэгээд би сая нөгөө дарханд нэг тэмцээн болоод манай үеийнхэн болохгүй юу. Уулзлаа. Тэгсэн чинь нэг залуу тэгж явчихлаа. Бидний үеийн нөхөр тэд нар яг зүгээр жоох ууж идэл тэмцээний наан цагур тий. Ууж идэл тэгж явах. Та нарыг бол ер нь Багдад тэр шоронгоос салахгүй тэгэл ингээд шоронгоор явал дуусна гэж бодчихсон. Юу арихтаарс болоод ингээд сони юм да гэдэг. Гэтэл бид гэж юм байхгүй л байхгүй яг үнэндээ бол. Өнөөдөр магадгүй бас яг тань шиг нөхцөл байдал биш байж болно. Гэхдээ ингээ бас нэг алдаж өндөд байгаа юм уу? Эсвэл за би бас ингээ баларчлаа да тий. Одоо ер нь амьдрал ингээд богиносцсон да, дуусцсан да. Одоо ингээд ер нь би дуусчих шиг байна да гэдэг ч юм уу. Одоо бол би сэхнэ гэж байхгүй дэ гэж бодож байгаа юм байж болно шүү дээ. Яг тийм хүн тандаад та юу гэж хэлэх вэ? Надад аюу их олон хүмүүс чат бичдэг. Би тэр нэг хүрэн баавга гэдэг нэвтрүүлэгт нь яриа өгсөн юм аа. За. Залуу сургамжуулаад айгуу гоё тий. Гэхдээ сургамжуулаг л гэж бодож байхгүй юу. Тэгээ ер нь бол миний бодол нэг ч гэсэн залуу гэр бүл. За ер нь бол гэр бүлтэй бити салаасаа үр хүүхэд бити өнчрөөс гэж би бодоод байдیں۔ Тэгээ би бүх хүмүүстэй ингээд хүн ярих гэд хичээдэг боловч өөрөө ядардаг байхгүй юу. Тэгээ би одоо Бурханы талаар огт ярьж байгаагүй тэр хүмүүст. Миний дөө золиосгүй амьдрал гэж байхгүй төвч өөрийгөө хугал энэ дэр төвчээр л хэрэгтэй гэж яриад байдаг байсан болохоос яг цорын ганц үнэн болвол туслагч нь энэ амьд бурхан. Таныг одоо өөрөө яг хүлээн зөвшөөрж байна те. Мэдээж яг хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ яг тэр хүмүүс тэгж хэлвэл илүү дээр гэдгийг. Тий одоо харин таны юугаар би ингээд дамжуулаад хэлье. За. Миний тэр морфи субтекст те одоо тэр элдв ханга архитарснаас холдоход юу нөлөөлж юу надад хүч өгсөн бэ бурхан. Ариун сүнс. Морфин субтекст гэдэг нь нөгөө түрүүний мэдээ алдуулагч. Бас архинаас гадна өөр донтолтууд тань зөндөө байсан гэсэн үг. Гэхдээ архинаас гадна тэр морфин гэдэг чинь хард тамхишүүдэд 75% л гэж ярьдаг л байсан шүү дээ. Тий. Тэгээд хайсан. Гэхдээ би залбирлын хүчээр хайсан шүү. Сэтгцэн эмчнэр бол ийм хүн байдгүй маа. Гарч чадахгүй тэгээд өөд болдог гэл ярьдаг. Манай линхой амжилтгаар мундаг байна. Мундаг миний мундаг биш байхгүй. Миний мундаг гэж юм байхгүй. Энд би гэсэн ухагдах юм бол байхгүй шүү. Өстө уучлаарай. Аны шалтгаан нь болохоор шалтгаан нь
Шалтгаан Бурхан надад өөрийгөө таниулсан байна. Бидний амьдрал төгс төгөлдөр төлөвлөгөөн дотор явдаг юм байна. Хэрвээ хэн нэгэн ямар ч нөхцөл байдлаас түүнийг харах юм бол тэр хүн ч гэсэн тослох уу те. Тэр хүн тийм ээ Бурхан минь та одоо би нөгөө цөхрөнгөө бараад л те одоо ингээд анх сүмийн хаалгаар яваад орсон шүү дээ те. Тэгээд би тэгэхэд яг зүгээр үнэхээр л зүрх сэтгэлээсээ надад тусалдаг ямар нэгэн нэр Бурхан байдгийн болов гэж би ингээд ирэн хайгаал орсон байгаа байхгүй юу. Тэгэхэд миний энд үрээс суулгасан байт юм байна. Зүрхэнд нь. Тэ. Тэгээд сүнс надад тэгээд тэр тайвшрал маавшрал гэдэг чинь би нөгөө одоо ингээд дэлхийд дээр Библийг л зөвхөн Библи судлаад байж байгаа хүмүүс байдаг гэсэн шүү. Тэгээд тэр Бурханы үг учраас 66 жижиг хэсэгтэй 2 судрагаач тэ шинэ ба хуучин гэрээ тэ тэрийг л судлаа байж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ үл яг л цэвэр сүнсээр бичигдсэн хөлгөн судар. Хин нэгний оронд өөрийгөө тавиад идэг болдгийн. Өөрийгөө хугална гэдэг чинь бас алаан байхгүй юу? Одоо та тэгэхээр хүмүүс ингээд танд амьдралаа яриад ийм хэцүү нөхцөл байдалд орлоо энэ төр гэд танаас бас тусламж хүсэж штэ та энэ бүхнийг даваад гарсан гэж. Тэр үед та ярихгүй Бурханы тухай яриаггүй шүү. Уучлаарай. Одоо яг энэ танаа нэвтрүүлгээд амжилт хэлж. Надад би гэдэг ухагтхан байхгүй. Надад тусалж исэн зүйл бол тэр эцэг ариун сүнс. Христ гэл тэгэхээр л хүмүүс ойлгодгүй юм шиг юм л. Зүгээр ингээд үхэл нь хүртэл учир шалтгаантай байсан байгаа байхгүй юу? Өөрийн цорын ганц хайртай хүүгээ бидний аврагчаар илгээсэн гэхээр л хүмүүс нь өглөр сонсож байгаа юм шиг болоод л тий. Гэтэл тэр уулан дээр гараад цусан туслууд ингээд урсаал тий. Энэ хүний хялгсан судсууд хагараад ингээд хөлсний сүвэр гоожд юм байна. Ийм амар санаа зовлт. Тэгэхдээ бид нар санаа зовлтыг. Тэгээ тэр чи хэлмэгдсэн тийм ээ? Гимгүү мөртлөө. Хэлмэгдэлтийг тэгээд ичхүр сонжуур тэр ингээд нүцгэн байсан гэдэг юм байл шүү дээ. За тэгээ нөгөө доромжлол нөгөө өргөстэй титэм тий. Тэгээ загалмаагаа өөрөө явж байгаа хүнд хүчрийг. Тэгээ хамгийн сүүлд загалмаа дээр үхээд дахин амьлаад үхлийг ялаад бидний аврагч гэж. Ингиж тэр үе түүхч Йосеф биш. Тэгээ тэр ташуурдуулаад махан урагтаад хаврын цаанаас ингээд уушгин амьсгалж байгаа нь харагдчихсэн тэгтэл үхээгүй байсан гэж байгаа байхгүй. Тэр үеийн түүхт Йосефис гэсэн баха. Йосефус, Израилийн түүхч Йосефус те. Йосефус мэдгүй. За тэгвэл 2000 оны хавьд тэгж би сонсч байсан юм аа. Учир утгатай. Учир утгагүй зүйл энэ хүний амьдрал дээр нэг ширхэгч байхгүй. Тэгээ би ер нь хүмүүст нэг ингээд л хэлэхэд амьдрал төти амгаараа. Библи хэлдэг шүү дээ. Мөнхөг хүмүүсээ та нар би маргааш тэр хот руу яв, тийм наймаа, тийм юм хий. Бурхны хүсэл мөн болвол та хийж л таараа. Нүдэн тарагдахгүй, гарт баригдахгүй, мөртлөө бодтоор оршиж байгаа зүйл бол Бурхан. Өөрөөр хэлбэл бидний анхдагч. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд бас яг энэ Бурхан хэрхэн ажилласан бэ гэдэг талаар энгийн нэг Христ итгэж хүний өнцгөөс өөрийнхөө амьдралыг гэрчлэл болгон яриач гэж ураад тэг яриуллаа. Таныг бас ингээд цааргалалгүйгээр ирээд бас өөрийнхөө амьдралыг бидэнд ингээд хуваалцсан. Баярлалаа. Яг үүндээ хүн амьдралд итгэхэд хэцүү эсвэл амархан гэдэг шалтгаанаас биш. Яг үүндээ итгэхэд амархан зүйлсч зөндөө олон байна. Итгэж хэцүү зүйлсч гэсэн зөндөө олон байна. Харин шалтгаан нь үнэн үү гэдэг байх ёстой маа. Яг үнэн байх юм бол харин итгэх талаар бид нар нухацтай бодох ёстой гэсэн тэр зорилгын үүднээс итгэмээргүй гэхдээ үнэн үү гэсэн энэ подкастыг хийж байгаа. Тэгэхээр итгэмээргүй зүйлсийг та сонссон бах. Гэхдээ үнэн үү гэдгийг бас ахын амьдралаас бас өөрөө ойлгосон бах. Харин таны амьдрал яах вэ? Энэ талаар бас бодож үзээрэй. Тэгээ дараагийн подкастаар эргүүлцгээе.